Мэдээж 20 дугаар тогтоолоор хохирсон хүн олон бий. Бэл мөнгө авдрандаа хийж байгаа шатаасан улсууд олон бий. Банкнд байсан мөнгө 10,000-аас дээш хийг нь 2 дахин өсгөж өгөөгөө болохоор хохирсон улсууд бий. Гэхдээ зах зээлийн жамаар аваад үзэх юм бол тэр мөнгөөрөө тухайн үед хойчлолд оролцоод объект авсан бол хэндэж хохирлгүй байсан шүү дээ. 1990 оны ардчилсан үйл явц тайван хөлсгөлийн шинжийг агуулж байлаа. Хөлсгөл тайван явагдан засгийн эрхэнд дан ганц улс төрийн хүчин ноёрхон болсон ч төрийн эрх мэдлийг төр орон нутагт хэрэгжүүлж байсан сүлжээ ань бүхтэй хэмээрээ мэдлээ. Ялангуяа Бямбасүрэнгийн засгийн газрын өмч хөвчлөлийн бодлогыг ил тесрэгүүлсэгчид олон байлаа. Ардын их хурлын депутатууд хэсэг бүлгээрээ сэмнэж, эвслийн засгийн газрыг огцруулах төлөвлөгөөгөө боловсруулснаар ил тод ярьж явдаг боллоо. Гэхдээ мэдгээр алт дийлэрийн гих хэрэг шуугааны дэргэд юу ч биш байсан байх. Алт дийлэрийн хэргийн гол эзнэр Бямбасүрэнг тодруулах зохион байгуулалттай үйл ажиллагаа идэрнэж тэрхэн үедээ шаггүй амжилт олж байлаа. Алт дийлэрийн хэрэг гэдэг бол бүхэл 10 жил арчлыг зодох ташуур болж явлаа л да. Тэгтээ арчил ямар ч буруу байхгүй. Манай засгийн газар 10 сарын 1-нд байгуулагдсан. Би засгийн газар эмхэлж гүйцээгүй байхад 9 сарын 21-нд над мэдээлэл ирсэн. За банкныхын дийлэрийн үйл ажиллагаагаар 47 сая долларын алдагдал хүлээсэн. Валютынхаа нөөцийг ингээд шавхсан гэдэг. Би 26-нд банкны даргаыг хөдөрч чулууныг дуудаж асуусан. Тэгсэн тийм ээ бид нар алдагдал хүлээсэн. Гэхдээ банк нэг өөрөө нөхөх боломжтой гэдэг. Тэгээд би өөрт нь хатуу сануулга өгөөд энэ ажилд хяналттай байна. Тэгээд 10 сарын 5-нд засгийн газар байгуулсны дараагаар 4 хоног засгийн газрын хаалттай хуралдаанаар бид нар авч хэлэлцсэн нэг. Тэгээд яагаад энэ асуудлыг тухайн үед нь бид нар ил гаргаж их шуугуулаагүй юм байг бол хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт нь Монгол банк зөвхөн социалист орнуудын банктай холбоотой тухайн үе. Гадагшаа дэлхийн нэгж банктай холбоо байхгүй шүү. Түр Английн ганц хэрхэн банктай холбоотой. Тэгээд энэ асуудлыг ил гаргаж зарлана гэдэг бол шууд банкны дампууралд хүрэх байсан. Хоёрдугаарт нь бас улс төр хүмүүнлэгийн чихний нэг асуудал бий. Би ч Монгол улсын 17 дахь ерөнхий сайд. Өмнөх 11 нь улс төрийн янз бүрийн шалтгаанаар толгойг авахулсан амнаас алдсан байдаг. Тэгээд тэр үеийн 90 оны намрын тэр уур амьсгалын нөхцөлд тэр гунгаадарч Содном хоёрын засгийн газар 47 сая доллар алдчихжээ гэдэг яхан бол энэ хоёрыг доор нь юмруу хөтлөөд явах байх л да. Тэр нутгаа улс төрийн төвчөөнийг шүдэх хойсголт намчин тойрон хүрээлэгчд гэдэл намаас нөхөөгд хөрөнгө мөнгөний барьцаанд аваад нэг тийм болоо сууж байсан шүү дээ. Миний хувьд зүгээр хүний хувьд тийм алхамхийг хүсэл байгаагүй. Тэгээд бид нар 10 сарын 5-ны хурлаас хөдөрч болон даалгавар өгөөд хатуу хяналт тогтоо дийлэрийн ажиллагааг ашигтай явуулгаад. Тэгээд бид нар 7 хоногор би өөрөө хэрэгрэх газрын даргаас тэргүүн шатраас банкны асуудлыг лавалдаг байсан. Банкны даргаас ч гэсэн. Тэгээд сүүлд нэгэд дүн гарсан хаан харсан чинь 90 оны 10-12 сард нэгтээ 7.7 сая долларын ашигтай ажилласан. Алдагдал гараагүй. 1-2 сард гараагүй. 91 оны 4 сарын 5-нд би хөдөө яваад ажилд ирсэн чинь ширээн дээр улсын банк хурлын тогтоол тавиатай. Тэгсэн улсын банкыг засгийн газрын мэдлээс гаргаад улсын банк хуралд аваад 90 оны үйл ажиллагааны тайланг засгийн газарт биш банк хурал тушаа гэсэн тогтоол 23 дугаар тогтоол гэдэг. Их сонин шүү дээ. 90 онд банк засгийн газрын мэдлэлд ажиллаж байсан. Тэгтэл тайланг нь засгийн газарт битгий тушаа гэж. Тэгээд нөхдүүд хэлээ. Нөгөө дийлэрийн алдагдлын асуудлыг нөр одоо эмхэлж чадах юм байх таа гэдэг. Тэгтэл тэгэл тэрний чин дараагаар л ингээд шуугаад ихсэн чинь алдагдал сарын 10-20 сая доллараар нэмэгдсээр байгаад сүүлд 8 сарын 19-ний шөнө нөгөө Оросд төрийн хэрэгэлт гардаг шин чинь 32 сая долларыг алдаад нийтдээ 80 сая доллар алдаад дууссан.
Тэгээс үүд нь би юу асуултаа 6 сард нөгөө Америк руу нисэж явахад 11-нд онгоцсон дотор Sony аваад үтсэн чинь нөгөө банкны компьютероос нь гаргасан мэдээ цацчаад дийлэрийн алдагдал их байна гэсэн. Гарч байна гэсэн. Тэгээд би Америкээс ирэнгүүтээ ажлын хэсэгт тамилсан байсан. Тэгээд намар болтол шалгалтанд үргэлжлээд уг нь бол тэр намар болтол шалгах биш ердөөл мэрэгжлийн хүн бол нэг бараг нэг өдрийн дотор бүх танцнуудын үлдэгдлийг хамж дүнгээ гаргаад нэгдгч чадах асуудал шүү дээ. Нөгөө комисс маань ажиллаж өгдөг. Сангасаа толгойлж байсан. Тэгээ намар болсон таксын чинь лөө бямсрынгийн засгийн газар үед дийлэрийн алдагдал гарлаа. Бөөн шууд онхуулга яваад эхэлдэг. Тэгээс үлдэн шалгалтын дүн гарсан чинь Содмын засгийн газар үед 12 сая долларын алдагдал гарсан байна. Тэр 89 онд. Тэгээ 12 сая долларын алдагдлын ихэнхийг нь тэр үед банкнд ажиллаж байсан Ооч Улаанбаат гэдэг хүн 89 оны 12 сарын 29-ний шөнө орой сууж байж олон улсын социалист орнуудын эдийн засгийн банктай дийлэрийн гүйлгээ хийгээд 6 сая 926 мянган долларыг нэг дор алдаж тэрнийг 90 оны 9 сарын 6-нд манай засгийн газар байгуулагдахаас өмнө хойшин шилжүүлж байгаа. Тэгээд тэрнээс хойш л урсгасан юм байна. Гүнгадарж байгаа засгийн газар үед 47 сая долларыг алдсан байдаг. Манай засгийн газар үед $7.7 саяг ашигтай ажиллаад баг хурлын үед аваачаад нөгтгөө алдсан эргүүлээд. Тэгээс үлдэн тэрний чинь бүр шүүхээр ороод. Шүүгч ерөөсөө шууд их хурлын ихний заавраар их хурлын шийдвэрээр бямсрынг бүр утга. Одоо гэсэн тэр үед бол ганцхан удагт өөрөө засч ирсэн гэдэг. Шүүх ажиллагаа болоод. Тэг би баримтын гаргаад байсан. Тэгээс үлдэн нөгөө мэрэгжилтнүүдээс нь асуусан л да. Гэхдээ та нар гэрчүүдээс нь яагаад бямсрынгийн засгийн газар үед дийлэрийн алдагдал гарсан гэж яриад байгаа юм бэ? Манай засгийн газар банкаар ялж явах ашигтай байсан. Өмнөх хойд засгийн үед баг хурлын үед гарсан алдагдал манай хариуцахгүй шүү дээ. Нөгөө ярлагч прокурор руугаа заагаад Эрдэнэбаатар ах ингэж бичих гэсэн юм. Тэр нэг гэрчүүд нь тэгж хэлдэг байсан шүү дээ мэрэгжилтнүүд банк. Тэгээ хамгийн сонирхолтой юм энэ алдагдал ер нь юу байсан юм бэ? Тэр нь л их сонир. Би тухайд ерөнхий сайд байхдаа ч асуудал тавьдаг байсан. За энэ мөнгө хаана орсон? Хэний хожил болж утсан? Тэрнийг ол гэж. Боломжгүй. Баримт байхгүй гэдэг. Худлаа юм бэл. Бүх баримт нь аюулаас хамгаалахад бол байдаг юм байна л. Энэ мөнгө бол хайшаач гадагшаа тэнээд явцсан мөнгө биш. Монгол орны өөрийн хувь нийлүүлж оролцдог. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк МБС гэж манайхан ярьдаг. Олон улсын хөрөнгө оруулалтын банк МИМ гэж ярьдаг. Манай өөрийн оролцоотой банк шүү дээ Москвад байдаг. Тэр л орсон. Моснер банкнд орсон. Харин хамгийн сүүлчийн 8 сарын 19-ний шөнийн юу бол Австрийн Ландер банкнд орсон. Тэр Ландер банкны зөвлөх нь бол тэр зөвлөлтийн одоо тухайн нэртэй тагнууч нь Ланг гэдэг чинь тэнд сууж байгаа шүү дээ. Тэгээ үндсэндээ ихэд энэ бол юу гэхтэй тэр нэг талаас маш өндөр зохион байгуулалтаар Монгол улс төрийн тогтолцоо өөрчлөгдөх үед нь валюта зөөж гарах сайпрас гэсэн ойлголт